бидний одоо Улаанбаатарт зорж явж ирсэн үзүүлбэр буюу одоо нэг торонд 10-аас дээш төрлийн 10-аас дээш тооны 3 төрлийн багтаа ийм багтаа үзүүлбэр бол дэлхийд дээр ер нь бол байдаггүй. Тэгээд энэ үзүүлбэр маань саяхан Казахстан улсад аялын тоглолтоор яваад ирсэн. Тэгээд энэ үзүүлбэрээрээ дэлхийн маш олон уралдаан тэмцээнээс алт мөнгөн цомыг авсан. Тэгээд ер нь бол одоо энэ удаагийн үзүүлбэрээр маань дэлхийд дээр маш ховор тооцогддог төрлийн барнууд оролцож байгаа. Казахстан улсын Алмата хотод сүүлийн аялын тоглолтын хугацаанд дуусаад нийтдээ 4000 орчим километр замыг барнууд маань одоо исэн минь. За би бол 30 настай. Тэгээд манай гэр бүлийн хувьд бол 150 жилийн түүхтэй циркийн одоо урлагт хүчин зүтгэж байгаа ийм хүмүүс байдаг. Би өөрөө энэ гэр бүлийнхаа 5 дахь үеийн амьтад сургагч. Тэгээд би өөрөө циркийн манежинд төрсөн. Би өөрөө циркийн амьтад донд төрж өссөн учраас энэ барнууд маань бол миний хувьд бол яг л миний гэр бүлийн одоо магадгүй бидний хүүхдүүд шиг ийм байдаг. Тэгээд ер нь бол яг энэ барнуудтайгаа ер нь 10 дахь жилдээ ажиллаж байгаа. За би энэ амьтадтай бол яг бэлтгэл ажил хийж эхлээд ер нь бол 10 жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Тэгээд яг манежинд буюу тоглолтын номеронд бэлэн болоод ерөөдөө 8 жил болж байна. За дээрээс нь энэ барнуудын хувьд хамгийн одоо ахмад нэх юм бол 10 настай, 2 цагаан бар маань 9 настай, 2 нөгөө алтан бар буюу Golden Tiger гэж байгаа 7 настай гэж. Тэгээд одоо яг энэ дэлхийн цирк Монгол тоглолтын манежинд тоглож байгаа яг энэ найруулга, яг энэ түрүүг, яг энэ гүйцэтгэлээрээ өмнө дэлхийн аль ч улсад тоглож байгаагүй зөвхөн одоо дэлхийн цирк Монгол тоглолтод одоо шинэ уран бүтээлээ танилцуулна. Ганцхан бар гэлтгүй циркийн амьтад ямар хоол хүнс тэжээл идэх нь хамгийн чухал. Яагаад тэгэхээр манежинд ямар гарч байгаа амьтад маань хэр хэмжээний цоглог, хэр хэмжээний өнгөлөг байгаа тухайн амьтдын хүнс тэжээлтэй шууд холбоотой. Тэгээд энэ удаагийн ялангуяа бидний онцлоод байгаа мэдээж нөө барнууд учраас энэ барнууд маань оргио брендийн бүтэн дахианы махыг бид нэр түрүү хийсэн нийтдээ 3 тонн 300 кг оргио брендийн бүтэн дахианы махыг бид нэр захиалаад ингээд хэрэгжилж байгаа. Энэ нь бас маш их ач холбогдолтой. Яг гэвэл магадгүй хоол хүнснээс болоод тухайн барнууд маань өвдөхтэй ямар нэгэн эрсдэл гарахад Монголд харамсалтай барыг имжлэх малын имж байхгүй учраас бид нэр хоол тэжээл дээр маш өндөр ач холбогдолтой өгж байгаа. Дээрээс нь Монголд ирэхээс өмнө хэдийн хэмжээний илчлэгтэй тослог агуулмж нь одоо ямар хувь байдгийг маш олон компаниудаа одоо мэдээлэл солилцоо тэгээд оргио брендийг сонгоод ингээд ажиллаж байгаа.